За Ховд аймгийн хувьд бол 10,000 тэтгэвэр авагч байдаг. Нийт жилийн хэмжээнд бол 33 тэрбум төгрөгийн төгрөгийг гар дээр нь тавьж олгодог байгаа. Тэгэхээр энэ тэтгэврийн нэмэгдэл өгснөөрөө Ховд аймагт байгаа нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 3.3 тэрбумаар нэмж орохоор ийм тооцоо байна. Үүнээс 6,000 малчтын гар дээр бас 2 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого болохоор ийм тооцоо гарч байгаа. Тэгээд тэтгэврийн маань бүх дүнгээр 27,000-аар жиг нэмэгдэж байгаа. Тэгээд энэ дээр тэтгэврийн нэмэгдлийг авахын тулд ямар нэгэн өргөдөл бичих баримт гаргаж очих хэрэг байхгүй. Шууд автоматар програмаар шууд ингэ захин нэмэгдэл хийгээ явуулдаг давуу талтай байгаа. За хоёр дахь асуудал бол малчтын тэтгэврийн нас буурсан байгаа. Эрэгтэй малчин 55 наснда гарна, эмэгтэй малчин 50 наснда гарахаар ийм хуулийн заалтыг хэрэгжиж явж байгаа. Гэхдээ малчт манд бас анхаарах хэрэгтэй нэг юм байна. Бид нар сая дарин сумаар орлоо, зэрэг сумаар орлоо малчт асууж зүгээр мал явж исэн шууд гарах юм уу гэж асуугаад байна. Тийм биш байгаа. Малчт заавал шимтгэл төлсөн байх ёстой. Эрэгтэй малчин 20 жил шимтгэл төлсөн байх ёстой. Үүнээс 15 жилд малчнаар шимтгэл төлсөн байх ёстой гэсэн үндсэн шаардлага тавьж байгаа. Дараагийн нэг асууж байгаа зүйл бол хаана хандах вэ гэсэн их асууж байна. Тэгэхээр малчт хамгийн эхлээд гар дээр байгаа материалыг үзэх хэрэгтэй байна. Одоо социализм үед ажилласан хөтөлбөрийн дэвтэр байна уугүй юу? Хөдөө аж ахуйн нийгмийн гишүүний дэвтэр байна уугүй юу үзэх хэрэгтэй байна. Энэ бичих баримтуудаа сумынхаа нийгмийн даатгалын байцаагчдаа үзүүлж хянуулах хэрэгтэй байна. Ийм алхмуудыг хамгийн эхэлж хийгээд дараагийн алхам бол одоо зөвлөгөө энэ дээр аваад холбогдох баримтаа одоо бичих баримтаа бүрдүүлээд нийгмийн даатгалыг хилцс бол нийгмийн даатгалын байцаагч ажилтнаа хандараа гэж хүсэх байна.